Bloomberg-ийн ярилцах цаг эхэлж байна үзэгчтэй. За 1994 онд Үнд цаасны хороо нэртэйгээр анх суурин тавигдж байсан санхүүгийн зохицуулах хороо үйл ажиллагаа явуулаад хэдийн 25 жилийн нүүр үзэж байна. За бид санхүүгийн зах зээлийн хөгжлийн чиг хандлага, боломжийн талаар ярилцахаар студид санхүүгийн зохицуулах хорооны дарга хатагтай Даваа Сүрэнг энэ удаад урьж авчираад байна. Танд энэ өдрийн мэнд төргийн хүрэлцэн ирсэн баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр түүхээ эргээд бас харах нь зөв ба 25 жилийн хугацаа гэдэг бол мэдээж багагүй хугацаа шүү дээ. Яг идэр насны гэдэг юм уу да хүний насаар тооцоод харах юм бол энэ хугацаанд Монголын санхүүгийн зах зээлийн тэр гол үндсэн суурьуд маань үндсэндээ бол баталгаажсан юм жилүүд байлаа шүү дээ. Яг энэ эргээд түүхийг та нэг товчхон хараач. Тэгэхээр 1994 онд таасаа хэллээ 94 онд Үнд цаасны хороо одоо анх байгуулагдсан байдаг. Тэгээд санхүүгийн зохицуулах хорооны хувьд бол 2006 онд байгуулагдсан. Хадгалан зээлийн хоршооны зохицуултыг бол бас хамт хийх. Дээр нь банк ус санхүүгийн байгууллагуудыг зохицуулах. Тэгээд энэ өмнө нь бол энэ зохицуултыг зөвшөөрлийг нь бол Төв банкнаас олгодог байсан. Мөн одоо мэргэжлийн хяналттай зохицуулттай байсан даатгалын салбарын зохицуулт гэдэг үндсэндээ ингээд одоо дөрвөн гол зохицуултыг бол санхүүгийн зохицуулах хороо ингээд хариуцж хийхээр болсон. Өнөөдөр санхүүгийн зохицуулах хороо нийтдээ одоо 3000 орчим одоо тусгай зөвшөөрөл олгосон санхүүгийн зах зээл төрүүл ажиллагаа явуулж байгаа байгууллагын үйл ажиллагааг зохицуулж байна. Одоо санхүүгийн салбар дэлхийн нийтээр одоо цоор шин нэг хуудсыг бол нийгээд байна. Тэрний үе гэхээр технологиор суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг бий болгож байгаа. Тэгэхээр энэ дараагийн томоохон хуудсыг нээхэд бид бэлэн байна уу? Үүний тулд бид нар ямар бэлтгэл ажлыг хаанх ёстой юм бэ гэх. Тэгэхээр бидний өнгөрсөн одоо жил гарны хугацаанд боловсруулсан дунд хугацааны стратеги гэдэг байгаа. Энэ бол санхүүгийн зохицуулах хорооны хувьд анх удаа өөрсдөө ингэж бие даа боловсруулсан. Урд нь бол одоо төсөл хөтөлбөр гадны зөвлөхийн тусламжтайгаар бас боловсруулж ирсэн дунд хугацааны стратегиуд бол байдаг. Тэгэхээр яг энэ стратегийг бид нар боловсруулахдаа ингээд хүн болгоны оролцоо бол маш их чухал байсан. 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг гараад ажилласан. Тэгээд санхүүгийн зохицуулах хорооны урт хугацааны стратеги нь юу вэ? Монгол Улсын макро эдийн засагт ямар үнэтэй хувь нэмэр оруулах юм? Бид нөр өрсөлдөх одоо чадвартай тэгээд тогтвортой санхүүгийн систем бий болгохын тулд ямар эрхэм зорилго одоо ямар үнэт зүйлс ямар одоо зорилтыг бол тавьж байгаа юм бэ гэдгээ энэ дунд хугацааны стратегтэй бол нэг бүрчлэн тодорхойлж гаргасан байгаа юм. Зарим нэг тоон үзүүлэлтүүдийн хувьд бол өнгөрсөн одоо 3 жил орчим хугацаанд бид нэлээд амжилттай ажиллалаа. Тэгээд ийм ч учраас 2030 оны баг зарим тоон үзүүлэлтэд бол хүрээд байгаа. Энэ сэргэлт маань тийм нааштай зүйлсүүд бол байгаа. 2018 онд гэхэд санхүүгийн салбар бол нэлээд одоо томоохон өсөлтийг бол бий болгосон. Томоохон гэдэг нь бол юу гэхээр санхүүгийн салбарын дотоод нийтэд эзэлж байгаа хувь хэмжээ нэрсэн дүнгээр 16% бол хүрсэн байгаа. Ингэхдээ хөрөнгөний зах зээл бол нэг 9 гаруй хувьтай. Банк санхүүгийн одоо байгууллагуудын дотоод нийтэд эзлэх хувь хэмжээ бол нэг 4.7 орчим хувьтай. Тэгээд даатгалын салбар бол 1 гаруй. Харин хадгалан зээлийн хошоодын хувьд бол одоо 0.8 хувьтай ийм одоо хувь хэмжээг бол эзэлж байгаа. Гэхдээ энэ үзүүлэлтүүдийг хэрвээ дахиад нэг 2-3 жилийн өмнөх тоон үзүүлэлтүүдэд харьцуулах юм бол зөв зах зээлийн үнэлгээний хувьд бол бас харьцангуй ингэж тооцдгүй. Нийт банкны одоо санхүүгийн салбар дахь активаар нь тооцоод нийтдээ бол нэг 5 орчим хувь нь л одоо банк санхүүгийн байгууллагууд юм аа гэж банкнаас санхүүгийн салбар байна гэж бол тооцдог байсан. Тэгэхээр бидний хувьд энэ тооцооллынхаа хувьд ч гэсэн дэлхийн нийтийн тэр аргачлал тоо жишгээр бол бас тооцож гаргаж байгаа. Энэ үйл явц маань ч гэсэн эргээд бидний бас 25 жил гэдэг бол одоо хүний бас эдэр нас яг хийж бүтээдэг эд нас. Тэгэхээр бид нэр яг энэ одоо цэгээс эхлээд үйл ажиллагаагаа илүү тийм сайн эндээсээ одоо эхлээд явах юм бол Монгол Улсын санхүүгийн зах зээл тэр дундаа одоо хөрөнгөний зах зээл, үн цасны зах зээл, иргэдэд айл гэр болгонд бизнес эрхлэгч болгонд бол үнэтэй ийм зах зээл болж чадах энэ зорилт маань санхүүгийн зохицуулах хорооны зах зээл дээр явуулж байгаа үйл ажиллагаанаас бодлогоос шууд хамааралтай гэж бид ойлгож байна. Таны яран дээр нэг зүйл дурдагдлаа. Үнэхээр технологи одоо бүхэл салбарт өөрсдийн нөлөөллөө маш хүчтэй бий болгож байгаа он жилүүд өнгөрч байна. Санхүүгийн яг энэ зах зээл дээрх технологийн салбарын нөлөөллийг та илүү өргөн дүр зургаар буюу одоо олон улсын тэр чиг хандлагад хэрхэн нөлөөлж байгаа талаар бас товчхон мэдээлэл өгөх зүг болов. Бид юуг одоо харж явах зүг юм бэ? Ер нь технологийн дэвшил гэдэг бол өсөлтийг бий болгосон тэр өсөлтийг нь илүү хүртээмжтэйгээр хуваарлах
хүртээмжтэй өсөлтийг бий болгох, оролцоотой өсөлтийг бий болгох хамгийн чухал сувг юм байна гэдэг. Мэдээж одоо тэр технологийн дэвшлийн хувьд бол аль одоо хэсэг дээр нэвтрүүлж гарах вэ гэдэг нь бас дараагийн асуудал. Тэгэхээр сүүлийн 10 жилийн хугацаанд бол дэлхийн нийтээрээ санхүүгийн зах зээл дээр технологийн дэвшлийг бий болгож энэ одоо үйл явц нь эргээд нэг орлогын хуваарлалтыг, ядуурлыг бууруулах энэ боломжуудыг нээсэн ийм одоо чухал зүйл бол гарч ирж байна л да. Тэгэхээр энэ зөвхөн технологийн дэвшил гэхэд технологийн дэвшлигээ дамжаад одоо бичил бизнес эрхэлдэг стартап компаниудын хувьд дээр нь нөгөө оролцоотой одоо иргэдийн хувьд бол энд хацсангуй бага зардлаар богино хугацаанд тэр хүссэн үйлчилгээг авах боломжуудыг нээгдэж байгаа юм шин нэгэн үеуд бол бий болж байна. Мэдээч иргэд энэ бол зөвхөн одоо санхүүгийн зах зээл дээр бол хязгаарлагдахгүй нийт эдийн засгийн хувьд нийт одоо улс орнуудын хувьд бол бас маш томоохон дэвшлийг бол авчирж байгаа. Хамгийн тод харагдаж байгаа хэсэг нь санхүүгийн зах зээлээ гэж бол хэлж байна. Хамгийн гол үр дүн болсон одоо зээлийн хүү бол буурч байна. Зээлийн хүү буурч байна гэдэг нь 2016 онд жинлэгдсэн дундчны 4 орчим хувьтай байсан зээлийн хүү 2018 оны одоо төгсгөлд 3.2% болж буурсан байна. Он хүртэлх стратегийн талаар та түрүүн цогцлуулаад өнгөрлөө шүү дээ. Яг энэ дээр энэ технологийн хөгжлийн тэр зохицуултууд ялангуяа таны сая хэлдэг энэ сорилтуудыг шийдэх чиглэлд энэ суурийг бий болгох чиглэлд ямар ажлуудыг санхүүгийн зохицуулах орны зүгээс ер нь төлөвлөж ажиллаж байгаа юм бол. Тэгэхээр зах зээл дээр ялангуяа одоо би нэг жишээг бол хэлмээр байна. Банкус санхүүгийн байгууллагуудын дөрмийн санг одоо өсгөх шийдвэрийг 2016 оны 10 сар санхүүгийн зохицуулах орноос гаргасан. Ингэхдээ нэгд орж 4 жилийн хугацаанд үйлчлэлтэйгээ нэмэгдүүлэх. Тэгэхээр энэ шийдвэрийн хэрэгжилтийг өнөөдөр харахад нэг 95-аас дээш хувийн одоо биелэлттэй ингээ явж байна. Тэгэхээр энэ одоо шийдвэрийн үр дүнгээс бол бид хэд хэдэн зүйлийг бол харж байгаа. Нэгдүгээрт нь юу гэхээр зах зээл дээр зээлийн нийлүүлэлт бол нэмэгдсэн. Дээр нь одоо банк санхүүгийн байгууллагууд маань өөрөө тийм чадварчж байна. Хамгийн гол үр дүн болсон одоо зээлийн хүү бол буурч байна. Зээлийн хүү буурч байна гэдэг нь 2016 онд жинлэгдсэн дундчны 4 орчим хувьтай байсан зээлийн хүү 2018 оны одоо төгсгөлд 3.2% болж буурсан байна. Ингээд энэ бол нэгэн зах зээлд гарч ирж байгаа бодиттой үр дүн. Хамгийн чухал нь эндээс харахад одоо дөрмийнхаа сонгуульчдаа нэмэгдүүлэх шийдвэрийн үр дүнд банк санхүүгийн байгууллагуудын маань сахилга батна өөрөө их тийм сайжирч байна. Өөрөлдвөл тэр зорилтыг биелүүлэх гээд өөр төрлийн ямарваа нэгэн одоо тийм хүндрэл бэрхшээлүүд байхгүй зөвхөн яг өөрсдөндөө одоо оногдож байгаа тэр одоо шийдвэрийн хэрэгжилтийг хангахын тулд хэрхэн яаж хүчин чармаалттай ажиллах вэ гэх. Тэгэхээр яг энэ бүх үйл явцууд маань эргээд одоо банк санхүүгийн байгууллагууд маань технологи дээр суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг илүү их төлхөө хэрэглэх, бүтцтэй тодорхой хэмжээний өөрчлөлт гаргах. Ер нь бол банк санхүүгийн байгууллагуудын хувьд бол бас нэг онцлог нь жижиг бүтцийн хувьд бол жижиг нүсрэг биш байдаг нь эргээд технологи дээр суурилсан олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг хийх, гаргах, мөн маневр хийх боломжуудыг бол нэмэгдэж байна. Бид нар бас саяхан нэг сонирхолтой судалгааг бол харсан. Юу гэхээр 2016 оноос хойш бид санхүүгийн зах зээл дээр хэрэглэгчийн итгэлийн одоо судалгааг бие даасан байдлаар хийлгэж байгаа. Бие даасан судлаачдын багаар эндээс үзэхэд 2018 онд хөдөө орон нутагт одоо банк санхүүгийн байгууллагуудаас зээл авсан энэ хэмжээ бол эрс их өссөн байна. Энэ нь юу гэхээр цаана нөгөө технологи дээр суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээтэй бас холбоотой. Дээр нь банк санхүүгийн байгууллагуудаар харилцагчдын тоо гэхэд 2018 оны эцэс 1.6 сая хүрсэн байна. Тэгэхээр ямар одоо хурдтай хэмжээний тархалтуудыг бол бий болгож байна гэдэг нь хүртээмж бол үнэхээр нэмэгдэж байна. Мэдээж хүртээмжийг нэмэгдүүлэхийн задал илүү их хямд төсөөр илүү их одоо эрэлт хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнүүдийг гаргах гэдэг бол дараагийн алхам ч гэсэн ер нь бол банк санхүүгийн байгууллагуудаар үргэлжлээд хэрэгцээтэй шаардлагатай үедээ одоо зээлийн үйлчилгээг хүртэх тэр боломж олцоо бол нэлээд нэмэгдэжээ гэдэг бол эндээс харж болж байна. Хөрөнгөний зах зээл дээр одоо ингээ өсөлт бий болоод хүмүүсийн сонирхол нэг талаасаа нэмэгдэж байгаа хэдий ч гэсэн үүнийгээ дагаад бас яг зохицуултын гэдэг юм уу энэ асуудлууд бас зарим байдлаар бол бий болж байгаа шүү дээ. Үүнийг шийдэх гэдэг юм уу энэ бүх одоо цаад асуудлуудыг илүү
наривчилж харах тал дээр санхүүгийн зохицуулахаараа ямар байдлаар харж байгаа бол энэ өсөлтийг илүү өгөөжтэй болох тал дээр юу шаардлагатай вэ? Түрүүн ч гэсэн хоёул 25 жилийн байрны тухай ярьсан. Тэгэхээр санхүүгийн салбарын үндсэн маш чухал суурь нь болохоор хөрөнгөний зах зээл. Ер нь банкны зах зээл, хөрөнгөний зах зээл, мөн даатгалын зах зээл гэсэн энэ гурван зах зээл маань бүхэлдээ санхүүгийн зах зээл гэдэг одоо тэр зах зээлийг бол бүрдүүлж байгаа. Тэгэхээр хөрөнгөний зах зээлийн хувьд бол бид 16 онд санхүүгийн цуглахаар шинжилгээ хийж үзсэн. Ер нь хөрөнгөний зах зээлийг идэвхтэй амь оруулахын тулд яах вэ? Урд нь бол ер нь одоо хувь хэмжээний хувьд бол маш их бага. Манай эдийн засаг маш их өндөр идэвхжэлтэй байсан 2011 онд л гэдэг нэг 2 их 80 төгрөгийн одоо анхудаа зах зээлийн үнэлгээтэй бол байсан. Гэтэ энэ бол дийлэнхтэй гадаадын шууд хөрөнгө оруулалттай холбоотойгоор өссөн байдаг. Үүнээс хойш одоо хөрөнгөний зах зээлийн үнэлгээ бол одоо тасралтгүйгээр буурсан байдаг. 2016 онд хэд нийтдээ нэг 1 их 80 гаруй төгрөгийн одоо үнэлгээтэй байсан. Тэгээ энийг шинжилээд үзэхэд дийлэнх хэсэг нь засгийн газрын бондын арилжаатай холбоотой өсөлтүүд байсан. Тэгэхээр энэ хөрөнгөний зах зээлийг амь оруулахын тулд яах ёстой гэдгийг энэ судалгаанаас бид хоёр зүйлийг бол харсан. Хоёр сувгаар бол одоо энийг идэвхжлийг нь өсгөх, сонирхлыг нь татах хэрэгтэй юм байна. Нэгдүгээр нь бол юу гэхээр энэ зах зээл дээр одоо борлого төр бараа бүтээгдэхүүн, шинэ бүтээгдэхүүнүүдийг бий болгох хэрэгтэй юм байна. Нэгдүгээр. Хоёр дахь нь бол зөвхөн хөрөнгөний зах зээл дээр листед компаниудыг гадна талдаа байгаа хязгаарлагдсан хариуцлагатай компаниуд хөрөнгөний зах зээл дээр одоо орж ажиллах листед болгохын боломжийг нээж өгөх хэрэгтэй юм байна гэх. Тэгэхээр энэ хоёр сувгийг бол нэгээд яг энэ хоёр сувг дээрээ бид нэр бодлогоо төвлөрүүлж бол ажилласан. Тэгэхээр өнөөдөр сүүлийн одоо 2 жил гарны хугацаанд тэгэхээр 10 гаруй IPO гарлаа. Ингээд зах зээлийн маань үнэлгээ 2.6 их 80 төгрөгт бол хүрсэн байгаа. Дээрээс нь арилжааны дүнг ч гэсэн 2016 оны 18 онтой харьцуулахад арилжаа бол 49 тэрбум төгрөгийн арилжаа 2016 онд хийдэг байсан бол 2018 онд 210 тэрбум болж 4.3 дахин өссөн байна. Дээр нь засгийн газрын одоо бондыг бол 17 оноос эхлээд арилжаа болсон хөрөнгөний биржээд тэгэхээр хөрөнгөний биржийн хувьд бол одоо хөрөнгөний зах зээлд нэг тийм том бүтцийн өөрчлөлт болсон. Юу вэ гэхээр 16 онд нийт арилжааных нь 85% засгийн газрын бондын арилжаа байсан бол 18 оны одоо яг энэ дүнтэй адилхан нийт арилжааных 85%-ийг нээлттэй хувьцаат компаниудын арилжаа, хувьцааны арилжаа бол эзэлж байгаа. Тэгэхээр энэ бол зарчмын хувьд бол энэ томоохон өөрчлөлт хөрөнгөний зах зээл дээр гарлаа. Анхдас зах зээл дээрх одоо захиалгын хувь хэмжээ ч гэсэн бас их өндөр байгаа. Энэ нь юу гэхээр манай иргэдийн хувьчсан хөрөнгөний зах зээлийг одоо сонирхол бол нэмэгдэж байна. Тэгэд эндээс би нэг зүйлийг бол онцолж хэлмээр байгаа. Сүүлийн 2 жил энэ зах зээл дээр харьцангуй тогтвортой одоо бодлого зохицуулалт хийж ажилласны үр дүнд өнөөдөр одоо сар гарны өмнөөс эхлээд одоо манай хөрөнгөний зах зээлийг гадны хөрөнгө оруулагчид нэлээд хэмжээгээр сонирхохын сонирхол нь бол өслөө. Тэгэхээр энэ бол дараагийн бас нэг тийм төрлийн алхам бол бий болж байна. Гадаадын хөрөнгө оруулагчид хэдийд хөрөнгө оруулах гэхээр тухайн зах зээл нь өргөөжтэй, тогтвортой одоо үр ашиг хүртэх боломжтой гэж байгаа энэ тохиолдолд л орж байгаа. Тэгэхээр 2 жилийн хугацаанд хөрөнгөний зах зээл дээр гарч ирэх тэр одоо гэрлийг болоод тэр гэрлэн доктортой байна уугүй гэдэг бол харж ажилласан байна. Тэгэхээр өнөөдөр байгаа хөрөнгөний зах зээлийн үнэлгээ гэдэг бол манай сүүлийн 27 жилийн түүхэнд хамгийн өндөр өсөлттэй юм байна. Гэтэ хамгийн чухал нь дотоодынхоо одоо хүчээр өссөн ийм өсөлт бол байгаа юм шүү гэдгийг онцлмоор байна. 19 оны том одоо бодлогын зорилт бол үнэхээр даатгалын зах зээлийг хөгжүүлэх. Учир нь юу гэхээр хөрөнгөний зах зээл дээр бий болж байгаа энэ олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ энэ сонирхол маань эргээд тодорхой төрлийн эрсдэлтэй асуудалд орох юм бол энэ эрсдлийг бол хамгийн чухал компенсац хийж яадаг зах зээл бол даатгалын зах зээл. Энэ өсөлт тогтвортой байх хэрэгтэй. Мэдээж одоо зах зээлийн хувьд бол ерөнхий эдийн засгийн нөхцөл байдал гэдэг юм их олон шалтгаанаас нөлөөлөд хөрөнгөний зах зээлийн тэр огцом савлгаанууд болон өнгөрсөн жилүүдэд бий болж ирсэн шүү дээ. Яг энэ дээр зохицуулалтын шинжтэй энэ тогтвортой өсөлтийг бий болгох чиглэлд яг хийгдэх ажлууд нь санхүүгийн зохицуулах орон дээр ямар ажлууд нь юу одоо нуруундаа үрж явах хэрэгтэй бол ирэх жилүүдэд. Санхүүгийн зохицуулах орны хувьд бол 2018 онд гэхэд одоо цахилгаан ерөнхий хууль нийцүүлээд 4 журмуудыг боловсруулсан. Тэгэхээр ер нь бол одоо хуулийн зохицуулалтаа л хийх хэрэгтэй гэхээс илүү яг өгөгдсөн боломжийн төсөнд өгөгдсөн одоо хууль эрхцэн орчны хувьд бид нэр энэ зах зээл дээр эдийн засгийн хөшүүргээр нь ажиллаад ямар
боломжууд бий байна вэ гэдг нь одоо өнгөрсөн жилүүдийн бодлогын хамгийн гол зорилтууд бол байсан. Ер нь нөгөө нэг альва хувийн одоо бизнесийн хувьд ч гэсэн, иргэдийн хувьд ч гэсэн ямар төрлийн инсентивэрийн зах зээл дээр оролцох гэж байгаа юм. Ямар одоо хүсэл сонирхол байгаа юм. Үүнийг нь бид нэр одоо тэр хүсэл сонирхолд нийцсэн одоо бараа бүтээгдэхүүнийг бид нэр нийлүүлж өгч чадж байна уугүй юу? Магадгүй сүүлийн одоо 2 жил гарны хугацаанд өсөлт маань нэлээд тийм огцом хурдцтай байна. Тэгэхээр бидний одоо эрхчлүүдэд тавих одоо бодлогын хувьд ч гэсэн өсөлтийн энэ үйл явцыг нь одоо бууруулахгүйгээр авахын зэрэгцээгээр магадгүй өсөлтийн эсрэг мөчлөг сөрсөн тэр бодлогуудыг бол ингээд явуулах хэрэгтэй. Бид мөчлөг сөрсөн бодлого гэд яриад идэг боловч эргээд эрхчлүүдэд одоо гарах шинэ төрлийн бараа бүтээгдэхүүний хувьд бол бид нэр зохицуулт хийгээ илүү одоо эрчимжүүлэх, сайжруулах асуудлыг л ярьж байгаа юм. Яг үүнтэй зэрэгцээд өнгөрсөн 2012, 2013 онд санхүү зөвшөөрлөөс гаргаж ирсэн дөрвийн сан нэмэгдүүлэх хувь хэмжээг одоо хувь нийлүүлсэн хөрөнгөний хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрүүдийг бид нар бас амжилттай хэрэгжүүлж гаргалаа. Тэгэхээр зохицуултын байгууллагын хувьд бол альва гаргасан шийдвэрийг маш сайн тооцож судалж гаргасан шийдвэрээ тууштай зах зээл дээр нэвтрүүл. Би энийг дахин хэлмээр санагддаг. Юу гэхээр ингэжээс л энэ зах зээл дээр сахилга бот бий болно. Ингэжээс энэ зах зээл дээр хариуцлага гэдэг зүйл бол бий болно. Хариуцлага гэдэг зүйл болохоор аль аль талдаа яг л хэлсэн ярьсныхаа дагуу одоо үйл ажиллагаагаа эрхэлдэх хийдэг байх. Энэ үйл явцыг л гэж ойлгож байгаа. Ер нь зүгээр компаниуд нээлттэй болоход хэр хялбар байгаа бол яг одоогийн нөхцөлд. Тэгэхээр компаниуд хэрвээ одоо нээлттэй болохын хувьд бол одоогийн байгаа одоо хууль дүрмийн хувьд бол тийм төвөгтэй зүйл бол байхгүй. Харин хэр зэрэг одоо компаниуд маань юуны төлөө ингээд хүсэл эрмэлзэлтэй байна вэ гэдэг нь бол хамгийн чухал асуудал бол байгаа. Дийлэнхтэй компаниуд маань нээлттэй компани болж одоо хувьцаат компани болж орж ирэхдээ энэ зах зээлээс тодорхой хэмжээний хувьцаагаа олон нийтэд санал болгоод мөнгө босгох хэлбэрээр л орж иж байна. Ер нь одоо зах зээлийн маань одоо үр өгөөж нь зах зээлийн маань танигдгууч байдал нь зах зээлийн маань хүлээлт нь өөрөө өсгийн хэрээр энэ чиглэлийн үйл явц гэсэн байна. Хөрөнгөний зах зээлийн өндөр хөгжсөн улсуудын хувьд бол бүхэлд нь ингээд харах юм бол хөрөнгөний зах зээлийн үнэлгээ нь тухайн улсын дотоод нийт тэтгэврээс хэд дахин өндөр ийм хувь хэмжээтэй байгаа. Тэгэхээр манайд бол өнөөдөр нэг одоо хөрөнгөний зах зээл нь дангаараа 10 орчим хувьтай байна гэж. Тэгэхээр бид нар энэ гэрлэгийг илүү тогтвортой, илүү сайн байлгах. Тэгэхээр тэр цааталтаа байгаа хөрөнгөний зах зээл дээр маш том орон зай байна л гэсэн. Яг үүнтэй холбоотойгоор зохицуултын бас нэг зүйлийг бол би онцлж хэлмээр байна. Энэ жилийг санхүү зохицуулах хорооны зүгээс зохицуулагч байгууллагын 25 жилийн ойгоос гадна одоо даатгалын салбарын хөгжлийг хангах ийм зорилго бол тавьсан. Тэгэхээр бүхэлдээ бидний ингээд одоо нэг судалгаан дээр суурлаад гарч байгаа бодлогыг ингээд ажиглаад харах юм бол 16 онд эхлээд банк санхүүгийн байгууллагуудын дөрмийн сангаа нэмээд банк санхүүгийн байгууллагууд дээр тэр сахилга батыг бий болгох үйл явцыг эрчимтэй анхаарсан. Учир нь юу вэ гэхээр банк санхүүгийн байгууллагууд одоо борооны дараах мөнх шиг маш их хэмжээгээр ингээд олширсан. Гисэн хэдийс зээлийн нийлүүлэлт бол нэмэгдэхгүй, зээлийн хүү буурахгүй ийм одоо үйл явцаас учраас тэр шийдвэрийг гаргасан. Үүний дараагаар одоо 17-18 онд маш их анхаарч ажилласан зах зээл бол хөрөнгөний зах зээл. Хөрөнгөний зах зээл дээр яг тэр судалгаан дээр үндэслээд бид нар бодлогоо бол энэ зах зээлээр тууштай хэрэгжүүлж ажилласан. Одоо 19 оны том одоо бодлогын зорилт бол үнэхээр даатгалын зах зээлийг хөгжүүлэх. Учир нь юу вэ гэхээр хөрөнгөний зах зээл дээр бий болж байгаа энэ олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ, энэ сонирхол маань эргээд тодорхой төрлийн эрсдэлтэй асуудалд орох юм бол энэ эрсдлийг бол хамгийн чухал компенсац хийж яадаг зах зээл бол даатгалын зах зээл. Даатгалын зах зээл маань өөрөө чадахчих учиртай. Тэгэхээр 2012 он даатгалын зах зээл дээр даатгалын компанийн дөрмийн сан өсгөх энэ шийдвэр байсан. Энэ шийдвэрийг бид нар 18 онд амжилттай хэрэгжүүллээ. Тэгээд 2016 онд гэхэд нийт хувийн нөлөөсөн хөрөнгийн хэмжээ 79 тэрбум байсан бол 18 оны 120 болоод 120 тэрбум болоод 160% өссөн байна. Эргээд даатгалын салбар дээр зарим компаниуд нь IPO гаргаж байна. Хоёрч компани хөрөнгөний зах зээл дээр IPO гаргалаа. Даатгалын компаниудын бүтэц зохион байгуулалт менежментийн хувьд бол бас өөрчлөгдөж байна. Дээр нь нөгөө шин төрлийн бүтээгдэхүүнүүдийг бол олноор бий болгож байна. Тэгэхээр энэ орон зайг бол бид нэр улам бүр ингээд дэмжих. Магадгүй одоо гадны даатгалын компаниуд ч гэсэн манай энэ одоо орон зай дээр бий болж ажиллах энэ орчныг бол бий болгох хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр өнгөрсөн онд төрийн одоо хувийн нэг давхар даатгалын компаниг санхүү зөвшөөрлөөрөө одоо бүртгэж гаргасан бол энэ онд төрийн өмчтөө давхар даатгалын компани бол бий болж байгаа. Тэгэхээр энэ үйл явц маань эргээл бид нөгөө бэлтгэлээ ингэж хангаад одоо яг даатгалынхаа зах зээлийг илүү нөгөө эрчимжүүлэхийн тулд олонний анхаарлын төвд бий болгохын тулд ямар одоо үйл ажиллагааг одоо стратегиар авч хэрэгжүүлэх вэ гэдэг энэ ажил дээр л ингээл ханцуу шаналаа орж ажиллаж байгаа тийм. Даатгалын салбар бас нэг үе бодоход үнэхээр хүмүүс бас мэддэг болсон байна. Даатгал ямар ач холбогдолтой вэ гэдгийг одоо иргэдийн хөвдөч дээр бас
хэдийн ойлгодог болсон цаг үед ирээд байна шүү дээ. Энэ утгаараа бас даатгалын салбарыг та бас чадахжуулах талаар их тодорхой сая хэлж байна л да. Энэ дээр зүгээр боломж нь хэр байгаа бол одоо дотоодын сая хэллээ компаниуд ямар тач давхар даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна гэдэг маань эргээд бас яг энэ чадах тал дээр бол маш том дэмжлэг болж байгаа гэж харж байна. Тийм, даатгалын одоо компаниудын хувьд би бас нэг зарим нэг тоог хэлмээр байна. 2016 онд гэхэд даатгалын компаниудын нийт хөрөнгийн хэмжээ нь 200 гаруй тэрбум төгрөг байсан бол 18 оны эцэст 340 тэрбум болсон. Яг энэ хэмжээгээр даатгалын нөөцсөн даатгалын нөхөн төлбөр олох боломжууд нь ч гэсэн өссөн байгаа юм. Тэгэхээр нөхөн төлбөр олголт гэхэд оноос онд бол 30%-аар нэмэгдээд явж байгаа. Энэ хэмжээгээр л одоо хэрвээ хүмүүсүүд альва нэг үйл ажиллагаа ингээд даатгагдсан байх юм бол тэр даатгагдсан үйл ажиллагаанаас эрсдэл учирсан тохиолдолд төс нөхөн төлбөр олох боломж олцоо ч гэсэн нэмэгдэж байгаа. Даатгалын компани ч гэсэн ялгаагүй цахим одоо даатгалын бүтээгдэхүүнүүдийг ч гэсэн бий болгож эхэлж байна. Тэгэхээр яг энэ хэмжээгээр одоо даатгал маань илүү их тийм хүртээмжтэй болох даатгалын одоо сонирхолч гэсэн иргэдийн дунд бол өсөх нөхөн төлбөр авъя гэж одоо хичнээн удаанаар хөөцлөд байх шаардлагагүй цахим одоо даатгалын үйл ажиллагааны хамгийн чухал хэсэг нь бол юу гэхээр тэрийг маш шуурхаа одоо олгодог эргээд хүссэн одоо даатгалын бүтээгдэхүүнд хамрагдах энэ боломжуудыг бол бий болгож байна. 14-15 оны хувьд бол манайхын саарл жагсаалтын ийм том эрсдэлд орох үйл явц маань тэндээс үүдэлтэй. Тэр үед бид нар хийх ёстой зүйлсүүдийг бас их тийм анзаарахгүй хандсан, зарим байдлаар хариуцлагагүй хандсан байдал нь өнөөдрийн ийм хүндрэлтэй нөхцөл байдлыг бол бий болгоод байгаа. Энэ он гарсаар бас нэг асуудлыг сонирхол татсан шүү дээ. ФАТФ гэдэг одоо мөнгө багтаа тэмцэх улсын байгууллагын жагсаалтад Монгол улс багтах хэсэг асуудал гэдэг одоо цаг үеийн хувьд аваад үзсэн тэр зах зээл дээр оролцогчдын хувьд бас нэг зүйлийг яалтчгүй анхаарч байна л да. Энэ дээр одоо зүгээр тавс мэдээлэл өгөх зүг баг. Бид яг энэхүү одоо саарл жагсаалтаас зайлсхийх тэр боломжийг бүрдүүлэх чиглэлд ямар ажлуудыг маш тодорхой авч хэрэгжүүлж байна вэ? Өнгөрсөн жилүүдэд ФАТФ-ийн тэр зөвлөмжийн дагуу зөвлөмжийн хүрээнд өөрсдийнхөө бүхий л хүчин чармаалтаар бол гаргаж ажиллаа. Тэгэхээр үндсэндээ нэг 4 чиглэлээр бол ажилласан байгаа даа. Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ялангуяа мөнгө угаах, терроризм санхүүжүүлэхийн эсрэг хуулийн нэмэлт өөрчлөлт дээр одоо санхүүгийн зохицуул хорооноос зохицуулж болох тэр зохицуулалтыг нь үйл ажиллагаанд оролцож ажиллах. Яг үүнтэй холбоотойгоор ер нь ФАТФ-ийн хувьд бол мөнгө угаах, терроризмын санхүүжүүлэхийн эсрэг сэжигтэй гүйлгээнүүдийг бүхэл түвшиндээ яаж таньж мэдхийн, ялгахын, хэн таньж мэдхийн гэд энэ чиглэлээр сургалтуудыг зохион байгуулах, мөн дүрм журмыг нь боловсруулж олон нийтэд одоо таниулах чиглэлийн дараагийн юм алах. Дээр нь эрсдэлтэй байгаа одоо аж ахуйн нэгжүүдийн хувьд бол компаниудын хувьд бол үнэлгээг нь хийх. Яг үүн дээр бас нэг зөвлөмж нь болохоор манай харьяалт байдаггүй ч гэсэн мөнгө угаах, терроризмын санхүүжүүлэхийн эсрэг хуулийн дагуулгаар үйл хөдлөх хөрөнгөгийн одоо бизнесийн хувьд бол бас л хяналтандаа байлгаад энүүгээр сэжигтэй гүйлгээ гарч нүггүй гэдгийг хянана гэд энэ чиглэлээр бол бид нараас эрсдлийн үнэлгээ хийлгэсэн байгаа. Дээрэс нь болохоор яг одоо өөрсдийнхөө зохицуулалттай санхүүжүүлэх хорооноос одоо тусгай зөвшөөрөл аваад үйл ажиллагаа эрхэлдэг газрууд дээр зайны болон газар дээрх хян шалгалтыг зөвхөн яг энэ мөнгө угаах, терроризмын чиглэлийн үйл ажиллагаатай холбоотойгоор хийсэн. Тэгэхээр өнгөрсөн онд л гэхэд чинь 1000 гаруй аж ахуйн нэгжлүүд энийг бол хийсэн. Манай одоо ажлын бас нэлээд томоохон хэсэг бол ажиллаж байгаа. Тэгэхээр ер нь аль талдаа энэ одоо ойлголтыгаа бий болгох энэ чиглэлээр одоо бас тодорхой хэмжээгээр мэрэгсэн хүмүүсүүдийг бас ажилуулдаг байх. Одоо тайлан мэдээллийг тогтмол гаргах. Ер нь зүгээр олон улсын байгууллагатай ажиллахын хувьд бол бид нар ямар хүчин чармаалт гаргаж байгаа вэ гэдгийг бас их зүгээр ойлгох зайлшгүй шаардлагатай гэж бол харж байгаа юм. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд одоо би зүгээр энэ нэг зүйлийг хэлмээр байгаа. 14-15 оны хувьд бол манайхын саарл жагсаалтын ийм том эрсдэлд орох үйл явц маань тэндээс үүдэлтэй. Тэр үед бид нар хийх ёстой зүйлсүүдийг бас их тийм анзаарахгүй хандсан, зарим байдлаар хариуцлагагүй хандсан байдал нь өнөөдрийн ийм хүндрэлтэй нөхцөл байдлыг бол бий болгоод байгаа. ФАТФ гэж яг санхүүгийн зах зээлийн дээр бас их одоо үнэхээр хийхээс өөр аргагүй гэж хандж байгаагийн үндсэн шалтгаан нь юу гэхээр санхүүгийн зах зээлийн өргөжүүлэлт, тэлэлт
энэ бүхий л зүйл бол маш сөрөг нөлөөтэй. Учираас бид нар энэ дээр бүхий л хүчин чармайлтаа гаргаж ажиллаж байна. А хүчин чармайлтаа гаргаж ажилласныгаа одоо тэр үнэлгээ өгдөг байгууллагад зүгээр ойлгуулах хэр зэрэг committed байгаа вэ гэдгийг итгэх одоо үзүүлэх өмшүүлэх байдал нь бол бас их чухал. Энэ бол одоо дараагийн алхам л гэж харж байна. Санхүүгийн зах зээлийн тэр том интеграцид Монгол улс бас яг нэгдэх хөл нийлүүлэн алхах чиглэлээр хийгдэж байгаа ажлуудыг тавс төгсгөлд нь маш товчхон танилцуулбал зүг болов уу гэж бодож байна. Тийм, санхүүгийн зах зээлийн хувьд бол маш их онцлог нь бол юу гэхээр энэ өөрөө хэл хязгааргүй зах зээл. Тэгэхээр олон улсын одоо интеграцид нэгдэх интеграцийн одоо тэнд дуу хоолойгоо өөртөө оруулах тэгээд тэдэнтэй хамтарч ажиллах хувьд бол санхүүгийн зах зээлийн хувьд бол маш үнцэнтэй. Санхүүгийн зохицуулах хорооны хувьд бол одоо өнгөрсөн жилүүдэд олон улсын хүртээмжийн байгууллагын хувьд бодлогын зөвлөл одоо удирдах зөвлөлд нь бас ажиллаж байна. Даатгалын нэтворкийг одоо Аз төвд бас энийг удирдах ажиллаж байна. Тэгэхээр ер нь энэ зах зээлийн үйл ажиллагаа маань ингээд бүхэлдээ тоглоомын дөрөв нь бол одоо бид нар биш дэлхийн нийтээр ингээд зохиодоо тэнд бол оролцож байгаа учраас бид нар адилхан тоглоомын дөрвийг ойлгодог байх хэрэгтэй. Ойлгосныг бид нар өөрсдөө одоо чухам энд хэрхэн яаж хариу үйлдэл үзүүлж ажиллах вэ гэдгийг мэддэг түүнийхээ дагуу тактикаа боловсруулах хэрэгтэй л гэж хэлмээр байна. Тэгэхээр энэ интеграцаас бол одоо бид нар хүссэн ч эсвэлсэн ч тэнтэл хамт ажиллах юм зайлшгүй шаардлагатай. Гэхдээ хэдийн үед нь бид нар одоо хамгаалтыг хийх ёстой юм. Хэдийн үед нь бид нар одоо өсөлтийг дэмжих чиглэлээр хамтарч ажиллах ёстой юм бэ гэдэг дээр бүхэл тал дээр бол хамтарч юм зайлшгүй шаардлагатай байгаа. 2018 онд санхүүгийн зохицуулах хорооноос олон улсын валютын санд одоо хүсэлт тавьж байгаа санхүүгийн зохицуулах хорооны одоо үйл ажиллагаатай холбоотой тийм үнэлгээг бол хийлгсэн. Яг энэ дээр ч гэсэн санхүүгийн зохицуулах хороо бол гадаад хамтын ажиллагаа нэлээд хөрвүүлэх бас ингээд ажиллагчдынхаа чадварыг сайжруулах чиглэлээр төсвийн хувьд ч гэсэн бас ингээд үйл ажиллагаагаа чадваржуулах юм зайлшгүй шаардлагатай юм байна гэдэг юм үнэлгээг бол өгсөн. Тэгэд энэ ч гэсэн бид нар бол дэлхийдээ одоо хөл нэгдэж ажиллах ийм одоо цаг хугацаа дээр ийм одоо орон зай дээр өнөөдөр тулаад ирсэн байна гэдгийг л хэлж байгаа гэж бол ойлгож байгаа. Тэгэхээр бидний энд бол бэлэн байна. Энд бол одоо айх зүйл бол байхгүй. Гэхдээ бэлэн байна гэдэг нь бол бид нар хэр зэрэг итгэл үнэмштэйгээр хэр зэрэг одоо чадвартайгаар хэр зэрэг чадвартайгаар энэ зах зээл рүү орох вэ гэдэг нь л одоо бидний хувьд бол маш том сорилт байгаа. Энд яг үүнтэй холбоотойгоор дунд хугацааны стратеги ч гэсэн бид нар дэлхийн нийтийн тэр одоо чиг хандлага дээр өрсөлдөхөөс тогтвортой чадвартай тийм санхүүгийн системийг бол бий болохын төлөө хүчин чармайлтаа гаргаж яг тэр стратеги зорилгоо одоо хэрэгжүүлээд ажиллаж байна. Санхүүгийн зах зээлийн хөгжлийн тэр дараагийн тогтвортой өсөлтийн өмнөх яг энэ эхлэлцэг дээр бидэнтэй харилцсан танд маш их баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Баярлалаа.